амар байгаа. Жохон ятранг тийм гэх үү дээ. Одоо жишээ нь бид зүг ойлгож байна. Одоо шинэ хүнтэй танилцж байгаа мэт боловч дандаа өмчтэй маань адилхан хүн л байдаг. Байдаг. Сикл дотроо эргээд идэг Манифест гэсэн. Манифест гэсэн. Одоо манифестыг муухай талаар нь тайлбарлах юм бол те нөгөө хар багасаа хэдий ингэж wish list гаргаж хүсээгүй ч гэсэн биднэрт хүссэн хүсээгүй нөгөө бүх юм маань ингээ нээлттэй байх үед өвөө, аав, хамаатны ах, эрэгтэй дүү, хөрш айлын хүү, манай нагц эгчийн нөхөр ингээ явчихдаг. Тэгээ тэр хүмүүс хүссэн хүсээгүй танд манифест хийгдэж байгаа гэсэн. Хүүхд ямар ч хамгаалтгүй болохоор эрэгтэй хүн ийм л байдгийм байна. Эмэгтэй хүн ингэж л үйлдэг юм байна. Ингээл ээж ганцаараа хүнсээ цуглуулаад явж идэгийм байна. Ээж уйлахаараа ингээл өрөөрөө ороод хаалга хаачдаг юм байна. Эсвэл эмэгтэй хүн дандаа ингээл сууж явах хэрэгтэй юм байна. Эднэрийг бүгдээрээ манифест болоод орж